Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр нэр бүхэн хүмүүсийг шагналаа. За тухайлбал гавьяат эдийн засгийн улсын хурлын гишүүн Баяр сайхан, за жуулдрын гавьяат ажилтнаар тогооч, гавьяат тамирчнаар Наран тунгалаг, Нурлаан, Батчимэг, Гонгор, за гавьяат багшаар Амгалан, Мөнхтуя, Цэрэндөрж, за гавьяат барилгачнаар Баатар нарын тусыг шагналаа. За мөн урлагийн гавьяат зүтгэлтэн шагналаар Нандир, Орхон, соёлын гавьяат зүтгэлтнээр соёл урлагийн их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш доктор Пунса, за Монгол улсын гавьяат нисгчээр Лувсан Чимэг нар шагнууллаа. Төрийн дэш шагналсан Монгол улсын гавьяат багш цол олгосонд төрийнхөө тэргүүн салбарынхандаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. За мөн би боловсролын байгууллагт 39 сэтгчилдээ багангийн багшаас эхлүүлээд сургуулийн захирлыг хүртээр ажиллаж байгаа. Энэ хугацаанд надад хамтарч байсан үе үеийн хамтран ажиллагсад, үе үеийн төгсөгчд, одоо хүүхэд нэгвэр хөгжиж байгаа хөгжлийн гарцаа олсон ангийнхаа хөөрхөн хүүхдүүдтэй багш захирал нь баярлалаа гэж хэлмээр байна. Монголд сансрын юу гэдэг юм бэ? Сэтгүүл зүй гэх юм уу томоор нэрлвэл тэр юуны эхлэлийг тэр Гурагчаа Баатар сансарт ниссэн үеэс нэлээд хүчтэй хөгжиж эхэлсэн гэж би боддог. Тэр нислэгийн өмнө ч гэсэн бид нар цуврал нэвтрүүлэг бэлтгэж байсан. Нислэгийн үеэр Москвагаас шууд сурвалжлах хийжсэн. Энд ч хүмүүс их өдөр шингүүл ажиллаж ингэж хөдөлмөрж ирсэн. Тэгэхээр бас нэг тийм шинэ юмны эхлэлийг тавихад би өөрөө сэтгүүлчний хувьд оролцсондоо бас баяртай байдаг. За бодибилдингийн спортоос анх удаа гавьяат тамирчинтай боллоо. За мөн холимог тулаан спортоор олон жилийн турш төв дэлхийд улс их орныхоо нэрийг мандуулсан Наран тунгалаг гавьяат тамирчин болов. Түүний хамгийн сүүлд хийсэн тулаанд эцсийн мөч хүртлээр ялагдлаа хүлээлгүй амь насаараа дэнчин 50 өрсөлдсөн нь олон нийтийн дунд багтал бахархлыг төрүүлээд байсныг үзэгчдэд эргэн сануулхад таатай байна. Бодибилдингийн спортоор хичээлээд 26 жил болж байна. 1990 оноос анх энэ спортоор хичээлж гисэн. Тэгээд бодибилдингийн спортын түүхэнд анхны гавьяат тамирчин цолыг энэ спортынхаа түүхэнд авчирсандаа маш их сэтгэл баяртай. Тулааны спортоор 23 жил хичээлж байна. Тэгээд олон сайхан багш нар, ахмадууд, үе үеийн тулаанч хамт олонныхоо туслымээр төрийн өндөр одон медалыг ерөнхийлөгчөөс хүртсэндээ баяртай байна. Олон цаашдаа хүүхд залуучуудад маш их урам зориг өгж байгаа ийм шагнал боллоо гэж ойлгож байна. Энэ спортыг сонирхож байгаа залуус танд юу гэж хэлэх вэ? Гол баримтлагдаг зүйл чи юу? Ерөөсөө тулааны урлагийн үндсэн зарчим гэж би өөрөө ойлгож бодож явдаг. Хүндэтгэлээр эхлээд хүндэтгэлээр дуусах өөрийгөө яална гэсэн ийм л юм хэлэндээ. Монгол төрийн шагнал гэдэг бол та бүхний салбартаа гаргасан амжилтыг үнэлж байгаа ийм шагнал. Танай хамт олонны хичээл зүтгэлийг үнэлж байгаа шагнал. Мөн гэр бүл өр хүүхэд ойр дотныхны чинь бас хамтын ажиллагаа хичээл зүтгэлийг үнэлж байгаа ийм шагнал болж байгаа. Ерөнхийлөгч хайсан хэлэхдээ өнөөдөр төрийн хайр хүндэтгэл нь зөвхөн авч буй хүнд нь үзүүлж буй хүндэтгэл бус амжилт бүтээл гаргахад нь үргэлж цуг байсан ар гэр ажлын хамт олон багш сургууль хүмүүжүүлэгч найз нөхөддийнх нь хөдөлмөрийг үнэлсэн хэрэггээ гэж онцолсон юм а.